Нээлтийн ястал эхлэхэд байж болж байна. Энэ нээлтийн ястал одоо эсний нээлт маань ингэж байна. Тэрлүү явуулах. Энэ чинь нэг л бүрийн биш. Энийг яг төгсөж байгаа. Хашгирч манайхан зэндээ төрж ирсэн. За баярлалаа. Ингээд энэ торон цугласан налаагчид, тамирчид, хүндэт зочиж төлөөлөгчид аавханд энэ өглөөний мэндийг хүргье. За ингээд 68 жилийн дараа 68 жилийн түүхтэй манай хөнгөн этгээдийн холбоо маань Монгол улсад анхны одоо стандарттай тэмцсэн 22 төрлөөр одоо уралдаан тэмцээн явуулж болох үс ийм талбай нээж хагаад баяр хүргье. За мэдээж хөнгөн атлетикийн спорт бол Монгол улсад 60-аад оны ихээр одоо 64 онд анхны олимпиад оролцож байсан олон төрлөөр. Тэрнээс хойш бол өдийг хүртэл бас тодорхой амжилтууд гаргаагүй. Энэ юутай холбоотой вэ гэхээр мэдээж энэ хэрэглэл энэ одоо тамирчдад байх ёстой энэ стандартууд дутагдсанаас болоод энэ амжилт бол буурсан байна. Тэгээ өнөөдрөөс эхлээд энд олон цугласан энэ олон бага насны хүүхдүүд энэ талбай дээр хичээллээд багш нарын ч дасгалжуулагч нарын ч урам ороод ингээд амжилт ихсэх байгаа, амжилт гарах байгаа гэж та бодож байна. За монголчууд мэдээж маш цөөхөн төрлөөр дэлхийд олимпиад өрсөлдөг. Бүхэн хэдэн төрлүүд мөн бокс гэдэг. Одоо энэ төрлөөр энэ хөнгөн атлетикийн төрлүүд нэмэгдэх ёстой. 2020 онд буюу 2 жилийн дараа бид нар Монгол улсад Азийн хүүхдийн наадмыг 40 гаруй орны 21 төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулах юм байна. Тэрний нэг гол одоо бэлтгэл ажлууд энэ хөнгөн атлетикийн энэ одоо стандартын талбай юм аа. Тэгэхээр 2020 он буюу 2 жилийн дараа тэр наадмаас хүүхдүүд маань медаль авснаар энэ амжилт эхлэх байгаа гэж одоо бодож байна. За саяхан бид нар Азийн наадмын өмнөхөн мөн байг харвааны дэлхийн стандарттай тэмцвэж тим хэмжээний талбайг бас 58 хоногийн дотор бүтээн байгуулсан. Энэ бас нэг олимпиад том төрөл. Удахгүй бид нар бас битүү дээвэртэй хоккейн ордныг нээх ажил эхлээд явж байгаа. Тэгэхээр 3 сая хүнтэй ард түмэн маань ингээд спортоор олимпиад дэлхийд нэрээ гаргаад ирэх юмөр Монгол улсын маань нэр төрд бас одоо нэр төрийг төлөөлсөн ийм сайхан төрлүүд бий болох юм аа. Тэгээд та бүхэнд эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баярлалаа.